Hi. Сэнүү. Би өнөөдөр үүлэн дэлгүүрлээ үгээ буюу Cloud9 ороод тэг өнөөдөр маш гоё номын нээлт болсон байгаа. Манай бэлгүүдээ хичээ орчуулсан. Тэгээд гоо сайхны чиглэлийн супер ном. Монсудраас хэвлж гаргасан. Тэгээ энэ ном дээр нээлтэнд болчоод өөрөө илчлээд Cloud9-ийн нэг салбар дээр босгон нээлтэнд нь очсон. Тэгсэн чинь Cloud9 хэрэглэгчдэд зориулаад аюу хөрхэн сетнүүд гаргаад бэлэг бэлтчихсэн байсан. Тэгээд зөвхөн ном авах гэж очоод хадуураад сет авцаа. За тэгээ тэр бэлгийг хэдүүлээ хамтдаа задлж үзье. Цараа! Magic is here. Cloud9 гэж бод. Энэ хөрхи ягаа ууттай бэлэг. Тэгээ би ягаа ууттай бэлэг задлах ч болохоор юм ягаа юм өмсчлөө. Зя дотроос нь юу гарч ирэхийг хитээс нь харуулнаа. За энэ нөгөө бүр алдартай, бүр ингээл хүм болгон шуураад байсан. Sika Riddle Shot-ны 100-тай маск байна. Бид бүхний сайн мэдэх тизний комбуча. Комбуча бол угаасаа өдөр болгон ууж хахад айгу гоё. Тэгээд ашигтай бактери нэг юм гоё ундаа ууж байгаа юм шиг мэдрэмжээр авах нь бас айгу гоё байдаг болохоор тизний ер нь бүх ухамд нь би дуртай. Тэгээд ийм Sika мист байсан. За веган юм байна. Тэгээд Aqua Sika гэдэг Hamel гэдэг брендийнх тэмүүлтэй энэ бүр ажлыг маш сайн чийгшүүлдэг, тайвшруулдаг гэсэн. Тэгээд skin barrier дэмждэг юм байна. Хэрэглэж үзэхдээ таатай байх болно. Би нэг ерөөсөө энэ брендийн юу ч хэрэглэж үзэж байгаагүй. За араас нь за номтой сет авсан болохоор ийм хөрхөн тойл биелсэн Cloud9-ийн өөрсдийнх нь ийм The Magic is in you гэсэн бичгтэй ийм хөрхөн одтой ийм юм гарч ирж байна. Тойл учраас маш сайн хамгаалсан байна. Цараа! Cloud9 гэсэн бичгтэй байгааз. Тэгээд урталтаа ийм бичгтэй. За энэ толныхын наалтыг одоохонд авахгүй. Гой цэвэрхнэрээ байж г. Ер нь л одоо ингэж харагдана гэсэн үг нүрээ бодох та. Тэгээд бид бүхний гол зорилго болсон гоо сайхны шинжлэх ухаан гэдэг ном маань байна. За энэ номыг би та нарт танилцуулъя. За энэ болохоор доктор Мишель Вонг гэдэг нэртэй хүний гоо сайхны шинжлэх ухаан гэдэг нэртэй ном байгаа. Билгүүдээ ихч хүн болгон тусдан зориулж гоё үг бичиж байгаа гэдэгс аахгүй. Тэгээд би бичсэн үед нь бол уншаагүй. Тэгээд ийм гоё юм бичсэн байна. Энийг та нарт уншиж өгөхгүй. За тэгээд энэ номны дотор талын дизайн өнгө надад бүр маш их таалагдсан. Зургнууд нь хүртэл аюу гоё, маш ойлгомжтой. За тэгээд бүлгүүдийг нь хэлээд өгье. Энэ номонд юу агуулгаж байгаа вэ гэхээр гоо сайхны талаар үндсэн ойлголт, өдөр тутмын арьс арчилгаа, тэгэнгүүтээ арьс арчилгааны нарийн ойлголт, үс нүүр будалд хумс гэсэн дэд сэдвүүдтэй. За тэгээд энэ номыг уншаад л ерөөсөө арьс арчилгаа болон гоо сайхны тал дээр про болно гэж хэлсэн. Тэгэхээр би одоо гоо сайхны тал дээр про болох гээд энэ номыг шинтээ унших болно. За тэгээд төгсгөлт нь амар гоё. Би энийг анх TikTok дээр viral болсноос нь хойш авахыг хүсэж исэн. Энэ одоо фи гэж унших юм болов мэдгүй байна. Ямар ч тач энэний хоёр өнгийн ийм blur pudding байгаа. Хацар өнгөлж болдог. Тэгээд хацраа өнгөлж болдог. Тэгмүтлээ уруулаа бас бодож болдог. Тэгээд тестерлэж үзэж хагаад энэ нийт 10 өнгө байдаг. Тестерлж үзэж хагаад өөртөө зогсон өнгийг нь бол авсан. Яаж задлт юм бэ? Айгу амархан задарч тийм ээ. Энэ бүр супер царилга ёо бүр. Oh my god. Тада. Эмэр царилга бастай. Харалтаа таад. За энэ болохоор RS Tip 3 Faded гэдэг өнгө байна. Яг шидэвч. За нөгөөдхийн дахиад задлая. Энэ арай улаан дуу. Энэ болохоор RS TikTok film гэх өнгө байгаа. Ер нь гэхдээ энэний бүх өнгө нь аюу гоё харагдчихсан. Тэгээд би бол энэ хоёрыг сонгож авсан. Надад яг ч миний хоёр зохиод байгаа юм шиг санагдаад. Тэгээд надаа энийг нөгөөнийг түрхдэг юм
силиконын уруулны басан байгаа би яваад аваад ирзээ. За би ирлээ. Энэ ахгүй юу? За Studio 17 гэдэг брэндийнх маань би нэг Image-таас авсан. Тэгээд юунд бас харагдчихсан. K-Glove. Тэгээд энэ юм силиконын уруулын будаг applicator ахгүй юу? За тэгээд би хоёр өмнө хоёулангийн түрхэж үзүүлээ та нарт. Эхлээд RS05 гэсэн хөнгөө. Нарта. Ийм бүр юм зөөлхөн. Энэ хараа. Ой, фокуслах нь. Ямар гоё бодогдож байгааг нь хараач. За энэгээр нь уруулаа будаад хацрын өнгөлж үздэг юм уу? Тэмдэггүй би плаш нэг хэрэгэлдэггүй болохоор надад ямар ч тач нэг иймэрхүү юм байна. Түрхэгдэхэд бол бүр маш гоё нэг тийм зөөлхөн velvet гэдэг чтэй хилэн тийм мэдрэмж төрж байна. За тэгээ уруулын бодог тестэлж үзэхэд мэдээж гарын дээрээ үздэг штэ би тэгэхээр би та нарт өмнө ялгааг нь гарын дээрээ түрхийд харуулж. Нөгөө өнгө нь болохоор арай юм бордо. Бас яг адилхан бүтцтэй. За нэг иймэрхүү ялгаа гарч энэ арай бордо байгаас энэ арай ягаан. За энэс аваад тайдад ялгаа мэдрэгдэж байна уу? За энэ бол ёстой супер гоё юм байна. Солиотой хөөрхөн, царайлаг савлгаатай, түрхэгдэх нь маш гоё, мэдрэгдэх нь бас маш гоё. Энэ бол амар таалагдлаа. Бараг 10 ингээ байж ивэл гоё юм шүү. За тэгээ хацраа өнгөлж сурах байх би гэж бодож байна. Гэсэн урууландаа бараг байнга хэрэглэх байхаа. Оо, плаш түрхэгдсэн чи би талент ёстой хөөрхөн харагдчих шүү дээ. Миний уруулаас стогоо харагдчих байна. Камерт тэгтээ нэг тийм өнгөн нэг амар гоё харагдаж байгаа санагдахгүй байна. Тэгтээ нүдээр бол бүр солиод байгаа юм. Бай. Бай. Ястайг таалагдлаа.